сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдөр бид монголчууд гадаадынхны нүдээр цуврал нэвтрүүлгийнхаа энэ дугаараараа Японы NHK телевизийн хийсэн нэгэн сонирхолтой баримт киног та бүхэндээ үзүүлэхээр бэлдсэн юм аа. Тэгэхээр монголчуудын тухай, Монголын хувь хүмүүсийн тухай хийсэн гадаадынхны баримт кино их олон байдаг. Тэн дундаасаа энэ Японы NHK телевизийн хийсэн баримт кино та бүхний сонирхлыг татхан лавтай. Учир нь гэхээр өнөөдөр энэ нэвтрүүлэгт маань энэ кинонд маань одоо хоёр хүний тухай энэ үзүүлсэн байгаа. Энд бол одоо Монгол улсын гавьяач жүжигчин Бацааны Бацаа яах вэ? Мөн Өмнөгов аймгийн Малчин компани захирал Чин Зориг гэж энэ хоёр хүний тухай энэ кинонд өгүүлэх юм аа. За тэгэхээр эхнийхээ асуултыг энэ киног одоо анх яг хийх санаа яаж төрсөн бэ? Тэр хүмүүс өөрснөө тавьсан уу эсвэл одоо та нар өөрснөө санаалж хийсэн үү? Энэ тухай та ярьж өгөхгүй юу? Анх удаа Японы телевизийн уран бүтээлчид одоо өөрийн тухай юм нэвтрүүлэг гэх юм уу одоо тухайд нэвтрүүлэг гэж ойлгосон л да. Ийм нэвтрүүлэг хийх гэж байна гэдээ орчуулагч нь бол одоо ирж мэдгэж санал тавьсан. Тэгээ би миний хувьд бол зөвшөөрсөн. Ингээд удаагүй 2 сар шахуугийн дараа гэнт одоо Японы NHK телевизийн зураглаач одоо найруулагч уран бүтээлч тэгээд энэ зураг авалтууд эхэлсэн. Ингээд энэ хожим ингээд эргээд биднес бичлэгийн явуулсан л та. Тэгсэн энэ бол ийм баримтат кино байсан юм бэл. Тэгэхээр одоо энэ киног анх хэдэн онд хийсэн бэ? Тэгээд энэ кинонд тоглоход бас бэрхшээлтэй юм юу вэ? Бас амархан юм юу вэ тийм ээ? Энэ талаараа та ярь сонирхолтой юу? Миний хувьд бол одоо кино жүжигчин болсон. Том жүжигчин гэж одоо. Тэгээд яг бас гайд заяагийн Бацаагийн хэлдгэр тэр бас нэвтрүүлэг хийя гэдэг л одоо яриа мэдээлэл ирсэн л дээ. Тэгээд сүүлдээ бол жижигхэн баримтат кино хэлбэрийн юм болсон. Тэг яг миний хувьд бол анх удаа одоо уран сайхны кинонд тоглож байгаа юм шиг тийм нэвтрүүлэг юмд орсон л доо. Яг тэр хүмүүсийн хувьд бол олон Монголын говьд одоо тэр үед бол нарс салхины цэцлэгийн үүсвэр гэдэг юм бол одоо Монголын говьд түгээгүй малчид бол нарс салхины цэцлэгийн үүсвэртэй болоогүй шахуу байсан үе. Имжээс Монголын малчид бол одоо энэ зэрэг төрчмчний талаар ямар хэмжээнд явж байна гэдгийг л үзүүлэх тийм чиглэл зорилготой ирсэн юм байна л дээ. Тэгэхээр Бацаа яхад нэг асуулт ээ. Энэ киног би яг энэ киног үзэж байхад энэ завсраар нь одоо манай шоуны гэдэг тоглолтууд тий тоглолтуудын шийсгээс явж ирсэн. Тэгэхээр яг тэр хүмүүсийг ирэхэд энэ тоглолтууд тоглож иж таарвуу аль эсвэл энэ хүмүүс зориулж тоглов уу? Мөн энэ зураг авч байхад бас танд бас тохиолж исэн тийм хөвгөлтэй дурсамжуудаасаа ярьж өгөхгүй. Гэхдээ яг тэ ер нь яг л тухайн үед уран бүтээлч тэр нэвтрүүлэх хийх одоо тэр баримт кино хийх нүүл явцсан яг үед бол бид нар бол тоглолтоо хийгээл амьдрал үргэлжлээд байсан. Яг энэ утгаараа чи ер нь тэгээ баримттай юм баримттайраа амьдралыг байдгаараа л явж байсан. Тэгэл яг миний амьдралыг одоо тэр эсхмөчүүдээс л авсан. Ер нь эндээ бол би хожим тэр баримт киног үзэж байхад бол ер нь Японы NHK телевизэд энэ дэлхий одоо застдаг тэр нэвтрүүлэг бол ер нь хувийнхнийх нь хувьд энэ Монголд нэг юм уран бүтээлч байдаг. Энэ химбэ гэсэн тийм л одоо нэр утгын дор хийгдсэн юм байл. Тэгээд яг энд бол би миний хувьд бол Японы тэр уран бүтээлчтэй ажиллаад ер нь тэдний одоо заав зөвлөгөөр ер нь өөрийнхөө байгаа л одоо байдлаа үзүүлсэн. Тэгтээ баримтаараа л үлдэх гэж бодоод илүү дутуу юу хөө эндээс бидний тоглолт би уран сайхны кино тоглож байсан тоглолт янз бүрийн нэг шаарддаг амьдралаа байдлаа нэм одоо өнөөдөр Монголд бол хошуу урлаг иймэрхүү янзтай явна. Манай уран бүтээлчд иймэрхүү янзтай байна. Тэгээ энэ одоо уран бүтээлийнхээ одоо амьдрал ах
ямар одоо зүйлээ сэдвүүлдэг амьдрал дундаас одоо сэдвээ олдгоо ийм асуудлууд би тодорхой хариулт өгч явсан да. За тэгэхээр чин зэрэг гуйн тухайн хувьд бол одоо тэр киног хөдөөгөр авсан зураг их ажиглагдж ирсэн тийм. Тэгэхээр энэ зургийг одоо яг хаана авсан бэ? Бид нэр одоо ирээд энэ нэвтрүүлгийг хийх хугацаанд хэд хоногийн хугацаанд хийсэн бэ? Энэ талаараа. Тэгээ ерөнхийдөө 4 хоног хийсэн ба шүү. 4 хоног хийсэн. За ер нь бол Баяндал байсан гэж байгаа. Миний Өмнөг аймгийн. Тэгээ Өмнөг аймгийн Баяндал байсан. Миний төрсөн нутаг л да. Тэнд одоо нэлээд тийм бас бага хэмжээний наадам зохион байгуулж ирсэн ба. Би бас одоо хасын мартч одоо 5 жилийн өмнө. Тэгээ ер нь бол тэр хүмүүсийн ажлыг би л жаахан хоошлуулж ирсэн байх яа. Бол одоо зураг юмд бол урд нь орж үзээгүй ч юм. Тийм л үү те. За тэгээд илүү нууршаад авах юу бах вэ? Ингээд үзэгч та бүхэн энэ киног хүлээн авч үзээд энэ киноноос одоо энэ хоёр хүнийхээ тухай энэ хоёр хүн одоо хэн бэ гэж та бүхэн үзэх байх. Ингээд манай нэвтрүүлэгт ирж сонирхолтой ярилцлага өгсөн энэ хоёр хүндээ үзэгчдийнхээ өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Би бас нэг юм санаад авсан чинь. Ер нь энэ кино мөн баримтат кино тий. Тэгтээ бас эндээс бас нэг баримтын үлдсэн байгаа юм. Жишээ нь одоо юу гэхээр штэ их сонирхолтой сүүлд ингээ харж яхад тухайн үед одоо 91 онд байсан төр засгийн асуудлууд тийм ээ. Засгийн төрийн өмчийн хараанаас Монголын хошин урлагийн театр дээр энэ хуучин Орсын офицеруудын байраас штэ. Энийг одоо өгнө одоо театрт зориул гэжсэн ийм одоо тэгсэн чи одоо тэр нь одоо хөлхөл болцсон байгаа юм л да. Тэгэхээр яг энэ кино ингээд одоо ингээд үзэгчд үзгээр би бол их багталтайгаар энэ байшинд одоо би цаашдынхаа юм төсөөлж байна гэдэргээд Японы телевизийн одоо уран бүтээлт их сайхан бахархалтай их ярьсан. Энэ манд бэлэгдээг одоо их харамсалтай. Энэ бол баримтаараа л үлдсэн юм шиг байна л да. За баярлалаа. Ингээд үзэгч та бүхэн Цэнхэр дэлгэцийнхаа өмнө тухлан сууж энэ киноваа таалан сууж тухлан сойрхно. Хин хэн бэ? Хөдөө нутагт эрчим хүч түгээсэн. Энэ бол Монгол орон. Бүх тэнгэрийн дор оршдог тал хээр үргэлжсэн газар нутагтай малажхан орон юм аа. Энэ улсын хүн амын тэн хагас нь малаа малж амьдардаг гинэ. Харин одоо тал хэрээр амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын амьдрал өөрчлөгдлөө. Энэ малчны гэрт салхин эрчим хүчний гэрлийг тавьжээ. Үүнд нь хамаатан цадан ойр хавийн бүх хүмүүс цуглараад баярлж байгаа нь энэ. Харин салхин сэнсийг авчирсан хүн нь Дамбын чин зориг юм аа. Тэр одоо 32 настай. Чин зориг өдийг хүртэх хугацаанд 500 гаруй айлд салхин сэнсийг авчирч тавьсан байна. Нааг сайхан байна юм чинь лавар харанхуй байдаг бол бас чинь энэ сайхан гэрэлтэй болохоор нэг орны соёл аргагүй харагдаж эхэлж байгаа одоогийн малчны хотонд.
Тэгээ бид бол ер нь өнөөдрийн хүртэл бараг 70 жилээс илүү олон жилээр одоо гэрлгүй явсан малчид. Тийм учраас ерөөсөө малчид одоо чанартай найдвартай гэрэлтүүлгээр одоо хангах зүйтэй юм байна. Гэтэл одоо энэ үндсэн дээрээс зоригшуулж эхний ажил маань бол одоо 3-4 жилийн өмнө эхэлсэн. Нийслэл Улаанбаатараас урагшаа 500 км зайтай орчих 70 задагт хотод Чин зоригийн компани байдаг. Компанийн нэр нь Малч. Энэ компаниг Чин зориг 3 жилийн өмнө үүсгэн байгуулжээ. Эдний компани сэлбэгээ Хятадаас авчирдаг юм байна. Энэ сэлбэгээ угсраад сар бүр 30 орчим салхин сэс хийдэг гинэ. Харин одоо энэ компаниг Өмнөгов аймагт мэдгүй хүн байхгүй болжээ. Цаадын даасаач хад энэ гэрэлтүүлээд хаш өстөм тань. Юу их. Энэ яаж явах шиг байна? Реклам уу? Да, малчид бидний гэрэлээр одоо ганц хийгүүл байгаа манай Өмнөгов аймгийн компани дуусах мэдсэн үү та? Мэдгүй. Малчин компани гэж байна. Үйлдвэр төгсрөгдсөн сэнсээ тэд өөрсдийнхөө хашаанд туршиж үздэг юм байна. Сэнс нь бага хэмжээний салхинд телевизээр гэрлийг асааж байхаар төлөвлөжээ. Сэнсээ зөв ажиллаж байгаа эсхийг сайн шалгаж үзэх хэрэгтэй. Дөрөвтэй л ачаа өгөхгүй байж бол эргүүлчихдээ юм. Нэг эргүүлчихвэл тэгээд эргүүлчихтэй. Монголын хээр тал нутаг үргэлж салхитай байдаг. Тэр салхийг малчдын амьдралд ашиглуулъя гэж Чин зориг хэлж байна. Монгол улс чигээрээ хөгжлийн техникийн эренлөө явж байна. Энэ утгаараа малчид тэрнээс хосоршуулахгүй. Тэр утгаараа бол одоо малчдад үнэхээр төвийн айл хэрглэж байгаа тэр тоног төхөөрөмжийг хэрэгэлдэг байх хэрэгтэй. Бид нар үнэхээр одоо малчдад ийм худалд яа гэдэг ингээд юм худалдаж байна. 7 дугаар сар нь Монголын хувьд баяр наадмын улирал юм а. Морин уралдаан наадмын маш сонирхолтой хэсгүүдийн нэг. 5-аас 13 насны хүүхдүүд морь унж хээр талаар уралдана. Эрэгтэй хүүхдүүд нь хүчээс орж барилдана. Харин наадмын талбай нэг хэсэгт нь худалдаа үйлчилгээний цэгүүд ажиллана. Монголд олон хүн цугларсан наадмын энэ үеэр бизнес хийх боломж сайтай байдаг учраас Чин зориг энэ наадам дээр иржээ. Нэг ширхэг сэнсний үнэ нь 200 мянган төгрөг. Энэ нь албан хаагчдын жилийн цалинтай тэнцүү учраас хүн бүр авч чадахгүй болж хүмүүсийн сонирхолд маш их нийцэж байна. Үнийг хараад аюултай яриулаад их ойлголт авч болно шүү дээ. Гараад ирээс гэрээ хийж болно. Ноос ноолуур байж болно, бэлэн мөнгө байж болно тий. Монгол улс 6 жилийн өмнө зах зээлд орсон учраас малчид малынхаа ноосыг чөлөөтэй зарж мөнгөтэй болох боломж ихссэн юм байна. Энэ өдөр Чин зориг 5 айлын захиалга авч чаджээ. 32-ийн нэг хэдний дотор
Оочих уу? За ер нь одоо 6 сарын сүүлд 7 сарын ихэд ерөөс хамаг захиалга дууссан байх. Юу штэ. Хил ноолорыг ямар ханштай авах вэ? Хил ноолорыг Өмнөг аймгийн ханш ухаан 8000 төгрөг байлаа гэж бодъё. Тэрнээс 500 төгрөг илүү нэр. Цагаан жуусаа харж байсан тийм ээ. Адилхан. Цагаан одоо шил зард байж байна. За нэг ордны баа. Тийм байлаа. Зөв. Салхин сэнс нь хөдөөгийн малчдын сонирхлыг үргэлж татж байдаг юм байна. Дээр хүмүүсийн нэг энэ салхин сэнсийг авахар шийдсэн Бүбагой 60 гаруй жил говь нутагт нүүдэлсээр иржээ. Малчдын хувьд 5-6 дугаар сар нь малынхаа ноосыг хэрэх гээд маш завгүй байдаг үе. Зах зээлд ороод 6 жил өнгөрөхөд Бүбогой малын тоо 5 дахин ихсэж 300 толгой малтай болжээ. Он жил өөрчлөгдсөн ч гэсэн малчдын амьдрах байр нь гэр хിവэрэ байсан. Монголын малчдын зөвхөн 10 гаруй хувь нь л цахилгаанаар хангагдсан байдаг. Тэгэл. Очихын тэр гэрлээ тавьчихын тэр. Бүбогой хураас нь ноолуураараа салхин сэнсийг авахар шийдсэн байна. Хэрвээ цахилгаантай болох юм бол зөвхөн радиоч биш, бас телевизээр үзэж болно. Одоогийн малчдын хувьд мэдээ маш чухлаа гэж Бүбогой боддог юм гинэ. Одоо ингээл малын өснөөс одоо тэнд тийм үнэтэй, энд тийм үнэтэй гэдэг юугаараа тэгээд тэр мэдээллийг чинь одоо сонсож тэнд тийм үнэтэй гэдэг юм байна, энд үнэтэй гэдэг юм байна гэдэг. Энэ одоо малын одоо өснөөсийг юу яхад малаас гарсан бүтээгдэхүүнийг одоо шуурлуулахад бол газар харилцсан адилаг үл дээ ерөөс энэ. Гэр бүлийн цахилгаантай болохыг тэсэн ядан хүлээж байна. 家族の誰もが電気が来る日を心待ちにしています。Далан задаг хотын орон сууцанд чин зориг эхнэр хүүхдтэй гуруулаа амьдардаг юм. Монголд эрэгтэй хүүхдийн дахийг 3-5 настайд нүргээдэг заншилтай юм л да. Богмалын шагаагаар монголчууд эрт дээр үеэс тоглож ирсэн уламжлалтай юм гинэ. Одоо миний хөрхөө. Одоо арахаар юм. Ингэж байгаа хэрэг ч тийм ээ. Тэр утгаараа ерөөсөө хүүхдтэй ингээл болохоор Монголын уламжлалт тоглоомыг ганцхан шагаа биш өөр одоо уламжлалт болгоомдыг бас зааж сурах бодолтой байж. Чин зориг говь хээр талын малчны гэрт төрсэн хүн. Багасаа л радио засварлах ажилд юунаас ч илүү дуртай байсан гинэ. Тийм ч учраас чин зориг хот руу явж цахилгаан хэрэгсэл засварлах мэргэжилд суралцсан. Тэр өөрт байгаа техникийн мэдлэгээрээ хүмүүсийн амьдралд туслахыг хүсдэг байжээ. Тэдний амралтаараа хөдөө амьдардаг их чихэргүй явлаа. За энэ малчаана. Сарлага өндөр.
都会暮らしを Чин зөргийн хувьд хамгийн сайхан амралт нь энэ болдгийг. 金鳥さんにとって一番心休まる時間です。 どんなに新しい Шинэ техник технологи хичнээн орж ирлээ ч гэсэн эртнээс тал нутагт амьдарсан нүүдэлчин малчдын амьдралын хэв маяг бараг өөрчлөгдөхгүй гэж Чин зориг бодно. Миний дарж аав самж штэ. Бубоо санの家に Тэр Бубоогоон гэрт салхин сэнсээ тавьж өгөхөөр ирж байна. За сайн байцгаана. сайн байна уу. Сони сайхан юу вэ? Үгүй сайн сайхан юу. Үгүй сайхан л Сайн тусч сайн явцгааж байна уу? Тоогоо тасна. Хөөе. За Чин зориг сан Чин зориг Бубоогоо хоёр хөөрөг солилцож мэндэлж байна. Нөөдөр мөргөш. 遊牧民が出会 Хөөрөг нь Монгол хүний чансааг илэрхийлдэг зүйл юм аа. タバコ入れを見せることでさりげなく自分の地位や力を示す狙いがあると言われています。 Оснолоо яаж орон тишнэ яаж. муу да яа. Камерын хавтагч болоо. いよいよ設置工事です。 Одоо Бубоогоон гэрт салхин сэнсээ залгаж эхэллээ. 風を受けるプロペラを Энэ сэнсээ анхааралтай өгсөрнө. Энэ шүү дээ. Энэ чинь дэлжиг болчих юм бол сүүл чинь эндээс сэтгэлээд байхад бол ийшээ харж чаддаг. Сүүл нэр гэж. Тийм учраас яг ихцөө. Ингэж ихцөө очоод гацнуудаа татчихад тэгээд буцаад энэхээ нэг гацыг мөртлөөл тэгээд тэрийг уулж явал тэгээд татаасан. Тэн дээр бол олон хүн хэрэг байдаг. Яг би танахыг энэ 機械の一つ一 Чин つ зориг сэнснийхээ тухай тэдэнд нэлээд тодорхой тайлбарлаж байна. 次の場所に移ったら Учир нь малчид нүүдэлснийхээ дараа сэнсээ өөрсдөө угсарч тавих учраас тодорхой тайлбарлаж өгч байгаа юм аа. юм ч гэсэн ингэ тоочлоо шийдэж байна. 作業開始から Ингээд цагийн дараа гэхэд тэд сэнсээ угсарч дуусгалаа. Сайхан байна. Одоо сэстэй боллоо. Яцсан гоё болж байна. Одоо тэгээ гэрэлтэй болно. Одоо даасахгүй. Гоё болох юм.「みんなが待ち望んで Хүмүүс いた хүсэн хүлээж байсан цахилгаантайгаа боллоо. Тротор чөлөж яагаад гэдэг юм бэ? Үнэхээр хатагтай. Бубоо санの Бубоогоон хыг цахилгаантай болсныг сонсоод нутгийнх нь хүмүүс сонирхож орж ирж байна. За сайн байна. Сайн байна.この日ブボーさん Бубоогоон гэрт энэ хүмүүс орой хүртэл байсаар л байна. ブボーさん Харин манай Бубоогоо бахархалтайгаар морин хоораараа хуурдаж сууна. Чин зориг компани байгуулад 3 жилийн нүр үзжээ. Салхин сэнс ч гэсэн маш их гүйлгээтэй байлаа. Харин Чин зориг шинэ ажил эхэлж орон нутгийн телевизийн сувг байгуулжээ. Амархан сайн байцгаана уу? Та бүхэнд энэ үчи мэндийг дэвшүүлж нэвтрүүлгээ эхлэе. Одоо дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч ирсэн үү? Өмнө говь аймгийн цагдаагийн энэ хотод радиогийн ганц л станц байдаг. Орон говь, өмнө говь
Таван аймгийн цагдаагийн байгууллагын бүсчилсэн зөвлөгөөн болж өнгөрлөө. ГБЦ 80 богино толгойн станцтай боллоо. Тэгээд эндхийн хүмүүст мэдээлэл хамгаас чухал гэж бодоод чин зориг энэ орон нутгийн телевизийг байгуулсан юм гэсэн. 金ドリグさんはこのテレビ局を作りました。 Одоо зөвхөн монтажлж байгаа хэсгээс л жоохон хөгжүүлэх юм байна. Гайлийнхантай ярьж нэг шууд нэвтрүүлэг хийхээр. Шууд нэвтрүүлэг хийгээд хүмүүс жоохон ойлгож хэрэгтэй шүү дээ. Ямар бараанд хатуу татвар тогтоосон юм бэ? Тэгээ юунд нэг айл нэг татварыг үнэхээр тэгэлсэн юм юу ч болгосон. Тэр мэрийг оруулж ихэр. Тэр бол үнэхээр их хүрдээлтэй. Татварын албаныхан ярилцлага өгдөг шиг хүрдээлтэй юм байна. Секундэд 12-оос 14 今のところ Тэр салхин сэс судалсан ашгаараа телевизийн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. 将来は Цаашид телевизээр гарах рекламныхаа ашгийг ихсгээд компани амжилттай ажиллуулахыг хичээж байна. Энэ өдөр чин зориг сарын өмнө тавьсан салхин сэснийхээ байдлыг шалгахаар нөгөө айлдаа эргэж очиж байгаа нь. Тэр араас нэг юу Жирийн харилцаанаас хүмүүст хэрэгцээтэй байдаг зүйлийг олж мэдэж болдгоо. зүгээр хоногт хотын хүн байсан болвол зөвхөн тэр ажиллаа хийгээд зах зээл гэдэг бол үнэхээр өөрийнх нь бүтээгдэхүүнийг шууд борлуулаад зах зээл борлуулаад болоо гэдэг одоо юу үйлчлдэг шүү дээ. Тэр утгаараа бол үнэхээр бол биш. Би үнэхээр нэгэнт энэ ажил маань бол малчтын төлөө гэдэг утгаараа байж байгаа болохоор би бол амралтч бай, ажилч бай, малчтаар ер нь байн горж гарч явдаг. Ийм учраас одоо миний хувьд бол малчттай бол үнэхээр ойр дотн амьдрал. Хөдөө нутагт цахилгаантай болсноос хойш 3 жил өнгөрчээ. Чин зоригийн салхин сэнс нь малчтын амьдралыг ихээр өөрчилж эхэлж байгаа нь харагдсан юм а. Хошин урлагийн Чингис хаан. Сүүлийн үед нэгэн инэдмэн жүжигчин монголчуудын сэтгэлийг татаж байна. Энэ бол Батцааны Бацая, 39 настай. Монголын хошин урлагийн ертөнцид Чингис хаан гэмээр алдартай болсон хүн. Батцая 6 жилийн өмнө Монголд анхны хошин урлагийн театрыг үүсгэн байгуулсан хүн.
Хөөрдмөр хөгжилтэй царай сонирхол татмаар эвсэг хөдөлгөөнтэй. Хориотой гэж бодлогүйгээр ямар ч зүйлийг шүүмжлэлтэй хошин болгож Монголын хошин урлагийн ертөнцид орж ирсэн хүн. Нийслэл Улаанбаатар хот. Хүн амын 4/1 амьдардаг эдийн засаг соёлынхан төв газар юм а. 1990 оноос ардчлал зах зээлд орж хүмүүсийн амьдрал дээшилсэн. Хотын байдал болон хүмүүсийн амьдрал социализмын үеэс маш их өөрчлөгдөжээ. Бээжингийн галт тэрэг 7 хоногт 3 удаа ирнэ. Улаанбаатарын галт тэрэгний буудал. Монголчууд Хятадаас өдөр тутмын бараа болон цахилгаан барааг наймайлахаар олноор ирдэг. Монгол капитализмын нөлөө аажмаар ихсэж байна. Энэ өдөр хотын төвд байдаг соёлын төвөргөнд хошин шогийн тоглолт болох гэж байна. Тасалбарын нь 2500 төгрөг. Манайхаар бол 500 yen л дээ. Монголчуудын идэх дуртай хоньны махны 3 кг-ийн үнэтэй тэнцүү юм. Тийм ч хямд биш тасалбар нь үдээс өмнө л гэхэд зарагдаж дуусчээ. Бацаа. Ер нь тэр одоо алиалж хашгинах тийм ээ тэр талаараа бол нийгмийн ямар нэгэн л одоо эмзэг болохгүй байгаа хэсгийг л тэгж үзүүлж өгч байгаа. Өөр юм байхгүй. Тэгээд бүх тоглолт нь бол яг хүмүүс сэтгэлд Монгол улсуудын сэтгэлд нийцэж байгаа. Өөр үл ярих юм байхгүй. Бүх юм окей. Бацая Монголын нийгмийн асуудал. Хүмүүсийн амьдралын зовлон жаргалыг хошин маягаар харуулж чаддаг. Монголчуудын дунд алдартай болсон энэ хүн тайзан дээр гарч ирж байна. Япон киноны гол дүр Ошин энд ажиллаар иржээ. Гэвч Японоос ирсэн Ошин маань киноны Ошиноос өөр байна. Би танаа хашаад 1,500 мянган төгрөгийн ажил хийсэн. Хийсэн ажил хавьсыг авах гэсэн. Бидний зүгээс бас зарим юмыг шүүмжлэлтэй хандж ялаас ч гэсэн бас зарим юмд нь сайхан цагаан инээд тоглож өгöd одоо инээл гэж тэнд бас одоо сэтгэлийн одоо дэм одоо сэтгэлийн хүч тэр хүнд хүмүүст өгөж бас ингэж багч гэсэн буян бол тус болж явах юмсан гэж боддог. Бацаягийн хошин жүжигийн санаа нь хүмүүсийн амьдралын үйл явдлаас төрдөг. Хүмүүсийн хамгийн их сонирхдаг зүйл нь юу юм болоо гэж тэр бодож байн хүнсний зах руу явдаг. Ардчлал бий болсноос хойш хүмүүсийн амьдрал эрс өөрчлөгдөжээ.
Урд нь найрамдлын бэлэг тэмдэг байсан Лений хөшөөгч хайрах сэтгэлгүй болжээ. Энэ явдлыг хараад Батцаяд нэг шин санаа төрсөн юм. Социалист нийгмийн үед бол энэ Лений хөшөө маань бол маш хүндгэлтэй. Пианорууд одоо үргэлж одоо ингээд одоо цэцэг өргөд ингээд ёсолдог байлаа шүү дээ. А гэтэл одоо бол энэ үгээр бол энэ голцоо тийм орой уж бүхнүүд их цугладаг ийм газар болцсон байгаа юм. Одоо энэ хөшөө маань амьд болоод амьлах юм бол энэ одоо юу болж байна гэж гайхах. Энэ л одоо сонирн болох уу гэж эндээс үүд санаа авсан. Сүүлийн үед хөшөөд бидний амьдрал түн их дороо болсон. Нөгөөдмөн бэлтгэл хаалт кэнвэжа. Энэ нь социализмын үеийн баатрын хөшөөнүүд уулзаад өнөө үеийн асуудлын талаар ярилцаж байгаа тухай жүжиг. Тэр өөрөө бие үнэлэгчдээс болж сууж байгаа Лений дүр тоглосон байна. Улаанбаатар хотын орон сууцанд Батцая эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэр хошин урлагийн ажил гээд гэр бүлийнхэнтэйгээ сайхан амрах завгүй байдаг үнэтэй. Тэрний эхнэр Сэлэнгэ энэнд баг зэрэг дургуйцдаг мэт харагдана. Ер нь ном уншин, телевизээр харна. Тэгээд ажиллаа хийгээл шовтно. Ер нь гэхдээ унтж явахдаа хүртэл ажиллаа хийж гэсэн. Манай аваа намайг тэгдэж шүү дээ. Та жочид бодд байдаг өнөө. Тэг өглөөрээ орой жоод идэж унтаад өглөө хараад. Батцаягийн ирээдүйн зорилт нь Чаплин юм. Чаплин шиг нийгмийн асуудлыг шүүмжлэлтэй алиалах нь тэрний мөрөөдөл юм аа. Тэр чиги чавчтай. Чиги. Батцаягийн урлагийн анхны гараа нь хөдөөгийн баясгалан кино. Улаанбаатараас зах дуу газар төрж өссөн Батцая өсвөр наснаас л кино дэлгэцэн дээр гарч ирсэн. Их сургуульд жүжигийн урлагт суралцсныхаа дараа улсын театрт орж урлагийн ажлаа үргэлжлүүлжээ. Гэвч социализмын үед янз бүрийн дүрм журмтай болсон Батцаягийн дургуйцыг эхэлсэн байна. Ерөөсөө тэр мангас зүгээр л мангас ингээд харахад тэр том амтай мангас ингээд ингэхээр тэрийг л тэгж ярьж байхгүй. Одоо энэ мангасаар хэнийг хэлээд байгаа. Энэ мангасаар одоо энэ мангас одоо ингээд ард түмнийг одоо ингээд одоо энэ улсуудыг идэх гэдэг тийм үү? Тэгээ энүүгээр гэж байна. Манай нам юм уу манай төр засгийн байгууллагууд ингээд яагаад ард түмнийг идэх гэдэг байгаа юм аа? 1989-с 1990-ад онд Зөвлөлт холбоот улс болон зүүн Европын улсын шинжилгээний төлөөнд Монголд ч гэсэн ардчлалын үйл ажиллагаа эхэлжээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд Монгол нэг намын уярхлыг халжээ. Гэвч гинт тэшилж байсан ардчлал том асуудалтай тулгарчээ. Учир нь ажилгүйчүүдийн тоо, ядуурл, мөнгөний ханшны уналт ихссэн юм. 高い失業率やインフレ、貧困や治安の悪化など社会不安が人々の暮らしに暗い影を落としています。Батцая ардчлалын дараа эрх чөлөөгөө олж авсан юм. Тэр эрх чөлөөгөөр хошин жүжигээ үргэлжлүүлж байна. Хошин жүжигээрэн хэцүү бэрх амьдралд гэрэл гэгээ өгье гэж тэрээр хэлдэг. Ямар юм нэг юм байна. Энэ дайд тотхонга ди харава такнуудад гэрээ малацгаа. Манай аваач бас загинжээ. Юу гэх ажил байхгүй тэгээд одоо унтаад усууч ажиллаад байх гэж одоо. Өөр нэг
Эцэгтэй өмнөд өөрхийн тэргүүн байх ёстой шүү. Бид нар ажилтайд ажиллахгүй шүү. Өөр хүүхдүүдийг энэ дээр хангаж болохгүй. Би чамд хэлье. Өөр эцгээр эцэг хоёрын партиг удаа хэлжээ гэж. Чи наваагаа сартыг удаа гүгшин. Харин та өөр юм бол хаад байхад 7 хоногт юм байна. Ер нь хараа гүгшүүч ахтаа харсаа байна. Яг л үний зовлон бол давс бохор өгдөг царай авчих. Ер нь сайн гүгшиж байгаа. Энэ бол царайтай уу? Ер нь тэгээд хараа ер нь гүгшүүч ахтаа харсаа байна. Хүчүүдийн тоог ихсгсэн юм. Өөрөөр хэлэх юм бол энэ нь хүн амын 10% буюу 200 мянган хүн ажилгүй болсон гэсэн үг ээ. Хотын хойд хэсэгт орчих зах. Энд хүмүүс худалдаа наймаа эрхэлдэг. Нэг жилийн өмнөөс энд гар хийцний гутал зарж байгаа Инхбаатар. 10 жил улсын эмнэлэгт ажиллаж ирсэн тэр зөвхөн цалингаараа гэр бүлээ тэжээх боломжгүй болсон учраас эмнэлгийн ажлаасаа гарч гар хийцний гутал хийж зарах болсон юм аа. Нэг гутлынх нь ашиг нь 4,000 төгрөг. Гэвч гутал нь өдөртөө хамгийн ихтэй л 2-3 ширхэг зарагдана. Тэр совилогч хийдэг эхнэрийнхээ цалинг нийлүүлж гэр бүлээ тэжээдэг. Ирээдүйн төлөвлөгөөгүй амьдралын дунд Инхбаатарын үзэх дуртай ганц юм нь Батцаяагийн хошин жүжиг юм. Захаас гэртээ ирээд телевизоороос бичсэн бичлэгээ үзэнгээ ботлоо авъя. テレビで録画したお気に入りのビデオに目をやりながら作業を進めます。 Харин тий. Одоо Батцаяагийн тоглолтыг үзснээр бол одоо ингээд надад ажиллах тийм өндөр итэх мөн тийм зориг зүрх бол орж ирж байна. Тэгж л ажиллаж байна л та. Батцаяа бол тийм одоо янз бүрийн тийм хүнд одоо жоохон тулгарсан бэрхшээлүүднээс бол даван тулахад бол нэгсэндээ хань нөхөр болж байна гэсэн. Намрын тоглолтын зориулсан шинэ жүжигийн бэлтгэл эхэллээ. Эдний хол заяа хайн болохгүй айл та. Тэгэхээр найруулгынхаа товч бичээд бэлтгэл хийхдээ босож жүжигчдийнхээ санааг авч жүжигээ улам тодорхой найруулж бэлтгэлээ хийдэг юм байна. みんなのアイデアを取り入れて作品が出来上がっていきます。 新作では Энэ шинэ жүжиг нь Улаанбаатарт тэгсэж байгаа аргичдын тухай сэдвтэй. Тэнийг хорол болж байна. Өнөөдөр манай аргичдын игнэ Улаанбаатар сайхан залуучсаар байна. Эмээ сэндэдэ бодсон хүчнэр манай аргичдын игнэ Юугаа нэг хийлээчтэй. Нээлт. Хурдаага нээлтийг уу? Хурлаа. Тэгээд их зовлонтой учраас би шат. Нагта. Яй. Манай өнөөдөр аргичдын гур нээлттэй. Яй. Та нээлтийг мэдээ. Вагта. Нээлтээ. Тэгээд бүгд яатагсаа. Тэгээд. За.
Зоногтоо. Өнөөдөр дарих хөхгүй. Апоо яаж ажиллах вэ? Апогийн ажилтаа яаж танилцуулах юм бэ? Ачиг Тагаа гутгуусууд нэмсэн. Өвгөн цагт уусууд гаргаад. хахалж юм алуу зүгээр чи. Би шиж орж иж болох юм уу гомаа? Нийгмийн одоо энэ асуудлын нийгэмч одоо нэг жоохон сэтгэлгээ эргэн бүрд байх хэрэгтэй юм л та. Бид нөө ийм зүйлийг бид одоо ард түмэнд үзэгчдтэй тийм үү? Энэ хүмүүст урлагаар энэ уран бүтээлээрээ дамжуулж үзүүлъя. Ингээ үзүүлэх юм бол бас нэгэн хэсгэнд ойлгож авмагдгүй тийм үү? Зөвөө тусгаж аваасаа зөв ойлгож аваасаа. Өнөөдөр Хөгтөнгөр радио. Энэ өдөр Бацаяа радиогийн нэвтрүүлэгт өргөдөжээ. Энэ нэг шиг бохоход одоо тэр бол одоо Яг нэг тоглолцсон гэж боддог юм. Тийм дөрөвдөө. би өөрөө ер нь хашингийн төрөл жанраар тоглолдог гэсэн нэг хайр дуслалын нэг тийм канонд тоглолцсон гэсэн тийм хүслийн үйлдэлтэй явдаг. Даач намайг тийм канон найруулагч нар өрөхгүй шүү дээ. Таны сэтгэлийг эвлүүлж байгаа манай нийгэмд ямар холгос зүйл байна гэдэг бодох юм бэ өнөөдөр. Тэгээ өнөөдөр манай нийгэмд бол сэтгэл хөдлөлөөс олон асуудал байна л доо. Жилгүүдэл энэ хайрхтал за тэгээд энэ танхайл одоо тэгээд өнөөдөр бол хамгийн гол энэ юмнуудыг базаад ингээд хэлэхэд монголчууд бол өнөөдөр бол нэгэн бодлогын дор нэгэн юм одоо зүйлт юм уу ч одоо нэгтгэл хэрэгтэй дээ. Хошин урлагийн театрыг байгуулад 6 жил өнгөрчээ. Хошин жүжиг нь улам сайжирсан. Бацаяа одоо шин төлөвлөгөөгөө эхэлж байна. Энэ өдөр Бацаяагийн очсон газар нь социализмын үеийн Оросын цэрэг дайчид байсан байшин. Бацаяа энэ байшин театр болгохоор хотын гүйцэтгэх захиргааны хүнтэй ярилцаж байна. Ард түмэн үзэгчдийн үзэх дуртай одоо тийм үү одоо хамгийн сайхан урлагийн нэг болоосаа гэж бид хүсдэг. Ийм учраас бид өөрийн бие даасан энэ байртай болсны улмаар байртай болно гэдэг маань энэ хошин урлаг маань цааш нь өшөө өргөн дэглээр хөгж бололцоо нээж өгч байгаа юм. Тийм учраас энэ бололцоо маань цаашид одоо өөрийн байранда сургуулах, өөрийн байранда одоо жүжигээ тоглох тийм үү. Тэр үтгчдийнхаа инээдэр хүчээс илбэж хүмүүсийн инээсэн царайг харахаар дахин тайзан дээрээ гарч ирж байна. Энэ нэвтрүүлгийг Монголыг сурталчлах нийгэмлэгтэй хамтран бэлтгэлээ. Орчуулсан Индра, дууны найруулагч Баяр Сэнгэл, тайлбарыг уншсан Мегомб, хянан тохиолдуулсан Эрхэн Баяр, UBS телевизийн дуу бичлэгэн студи 2002 он.